Монголын дуу хоолой радио ярьж байна. Монголын дуу хоолой радио ярьж байна. Гөгшөө. За сайн уу? Сайн байна уу? За сайн да. Сар Тавгамаага. Сар шиндээ их бэлдэж байна уу? За сар шиг бэлдсэн юмгүй. Шаргалжууд яваад 10 хоног амарчаад ирлээ. Тэгээд Чи намайг мэдэхгүй биш үү? Хүнтэй таарсан хүлээрээр бас тэгэл стрессж байгаа л ирлээ дээ. яах нь дээ? Хүнтэй таарч бай. Стресстэд юггүй хөл хөшин. За таних чи таван цас чи гэж би ч амдангийн боо тавина. Чи үнэрлээ? Энэ юу үнэртэж байна хөө? Бай гоё өнөрлөө байх шүү. Дахиад нэг үнэрл Шагшуурганы өнөрөө. содон гөрмөл үнэртэж байгаа чамд. Би Би содон гөрмөл энэгээр 10 жил тавгаа засч байна. Ёстой айрны тос үнэртэж байгаа үзхөө. Шар тос, айрны тос. Гүнжи хайтай юм. Зөнийг амсаад үзэл одоо айлаа. Тавг яахгүй шүү маа энд байна. Гоочин тавг засгац ч үзэмжтэй. Тэгэхгүй яа. Дараа нь цагаасаа дууссан сайн тэгээд уул яста яанцтай ид байна. Задул ганд нь содон уу? Ганд нь содон гөрмөл юу? Ганд нь содон гөрмөл. Би ч ганттай айгүй үнэ чи явсан юм аа. Гэхдээ тэр яг гандан гэснээс хүн энэ тийг яваа. Нөгөө буддагийн чинь гэгэрсэн модноос тасдаж авсан модоор ийм замдан эрхийгээ надад аваад ирлээ. Тэгээд найзан заяа. Би чинь залуухан байгаа байна. Одоо чи бадта бид хоёр залуутай хичнээн сайхан өвгнөд байлаа. Яахан гоёа би. Гэхдээ одоо хоёулаач муухай өвширч байна. Яахан гоёа чи. Тэгээд миний чинь гарны хурд морд чинь зүгээр лайтай мундаг бай заяа. Умманы бадмийнхан гэ нэг ихэнд уншаад шингээгээд гэсэн чинь умманы бадмийнхан амны урд хураны урдаа гүцэхгүй. Тэгээ бүр арга ятад умахан гэсэн чинь бас гүцэхгүй би гэж яваад байгаа. За миний найз чи намайг нэг ойлгож стресснээс салгаж цаан хаашиг минь тогтоох юм да. За содонгийн гөрвлөө сонгоё. Амтны дээр содон гөрвөл.